Бүгдээрээ сайн уу? Ингээд амар сонин газараас бичлэг эхэлж байна. За би тэгээд яаралтай сумын төв рүү нөхөр болсон. Тэгээд ерөөдөө 2 хоногийн өмнө шийдээ билет аваад одоо Мельбурн руу явах чинь. Мельбурнээс цаашаага 4 цаг автобусаар явах учраас би ингээд нийтдээ 4 чамдан 5 чамдан хувцастай байдгаас 1 чамдан аваад авчих чинь маш хол газар явах байгаа учраас 1 чамдантай жоохон гар хөнгөн явах чинь. Тэгээд ачаага бүр хаана үлдэх газараа мэдэхгүй байрнуудаа бүгд нь хүлээлгээд өгсөн болохоор ийм хөөрхөн storage түрээслээ Kennard storage гэдэг ийм хөөрхөн storage гэдэг юм байна. Хэрэв та бүх Монгол явж байгаа ачаага хаана бодлохоо мэдэхгүй дээрээс нь хэрэг байрныхаа тавилгууд магадгүй машинтэй гаражтай байх юм бол ийм аюулгүй ийм том талбай байд юм. Яг одоо би 1000 м квадрат том талбай түрээсийн талбай дотор одоо storage-ийн түрээсийн талбай нийтийн түрээсийн талбайд одоо сууж байна. Маш амархан гэрээнд болохоор бүгд мэйлээр ирчдэг юм байна. Тэгээ гэрээн дээр гарын усраа мэйлээр явуулж чинь тэгээ ирээл бис reception-гээс дэлгүүр худалдаад авчлаа. Ингээд өөрөө хүсэх юм бол энэ дэлгүүрт ирж болно. Тэгээд шүүгийнхээ кодыг олоод тэгээ надаас ингээд заагаад өгсөн. Тэгээд дэлгүүрээр ингээд хамаг юмудаа яагаад болчихсон. Тэгээд storage мань амар хөөрхөн зайтай нэгийг харцсан нэг хамгийн амтгай storage нь сарын $60 эхэлдэг. Тэгээд одоо энэ хүсэх юм бол юм том storage-уд мал болохоор $200-300 машины гаражныхан болохоор сарын $200-300 гэх том маш том storage дотроос ингээд та бүхэндээ бичлэгээ хүргэж байна. Тэгээд удахгүй ингээ яагаад явах болсноо ингээ тайлбарлая. Тэгээс одоо маргааш өглөө нисэх учраас ачаануудаа бүгднийг хийгээд одоо чойрлоод одоо нэг self laundry орох чинь. Self laundry болохоор би маргааш хувцснууд хатахгүй учраас би гааралтай нэг автомат хатаагчд одоо явах чинь тэг хувцснуудаа ааж явах хувцснуудаа бүгд нь угаах чинь тэг та бүхэн далимаар нас өөрөө угаадаг self laundry, түрээсийн угаалгын машины газар ямар байдгийг та бүхэнд харуулъя. За тэгээд цаашаа үргэлжлээд явцгаая. За ингээ баяртай сарын дараа уулзъя. Тэгээд энэ storage маань болохоор 24/7 учраас өссөн цагтаа хязгаарлал хүртээ юм чинь. Тэгээд пин код өгсөн пин кодоор хаалгаараа ороод орчих учраас амар аюулгүй юм байна. Тэгээд миний хойно харагдж байгаанууд нь дандаа том барж өрөөшөө том тавилгууд байна. Бүхэл хэлбэрийн бүхэл төрлийн storage харагдаж байна. Одоо манай Монголд нэг дүнжин гарын худалдаа юм төв байдаг шүү дээ. Ерөнхийдөө хэмжээ нь бол яг тиймэрхүү. Өнгөнч хүртэл жоох адилхан юм байна. Тэгээ би дотор нь орж ирсэн. Доторын та бүхэндээ жоох харуулъя. Ямарсан левелээр орж ирсэн. Би бол цаа гараад явж байна. Би яг одоо том тавилга хадгалдаг хэсгийн хажуугаар бол явж байна. Камергүй гэсэн чинь би яг камертай л юм шиг байна. Ганц хоёр камер харж татж байна давхартаа. Энэ бол бас айгүй том гараж шиг нөт хадгал гарч ирж байна. Машин хадгалдаг гаражууд нь болохоор хоёр талаараа том машинууд орж хадгалагддаг юм байна. Тэр хойдлын нь болохоор ганцхан жижиг хадгалдаг хэсэг байна. Амар том дүнжин гар дотор явж байна. Оффис нь болохоор энэ дотор reception дотор юм байна. Тэгээ reception-д уулзаад авах нэг шаардлага байхгүй мэн. Ганц дэлгүүр олж авах боллоо юм байна. Эднэрийнхээс нүүлгэж бодлоо гэдгийг юм байна бас. Тэр машин дээргүй болоод очиж авах үйлчлэгээ, энэчээс хайрцаг авах хэрэгтэй юм бүхэл юм байна. Үнэхээр гоё юм байна. Би бол бүр яаралтай хэрэгцээгээр анхудаа ийм газар судлаад олж үзлээ. Үнэхээр хэрэгтэй гоё газар. Амар таадагдлаа. Үнэн ч гэсэн айгүй боломжтой юм байна. Одоо нүүхэд бэлэн. Одоо явж self laundry хийж хувцснуудаа угаагаад татаацгаая. Dryer нь болохоор $7. Washer нь болохоор тэр үннээсээ хамаарат $10 л угаах юм шиг байна да. I'm ready to wash. Тэгээд энэ дээр нь болохоор normal хэдэдэн сонголтууд байт юм байна. За миний colors сонгож тийм үү? Next. Heavy extra. За миний зүгээр энгийн 26 минут тахт болно да. Medium хийдэ 24 минут. 28 минут. За яг 28. Ялгаа байхгүй юм. За яг нүн pay. За мөнгө энэ дээр гарч ирэх юм шиг. За тэгээд төлбөрөө төлөлцсөн учраас старт дээр хийж.
Тэгээ юм угаагаа тэгээд үлдэгдэл нь болохоор дэшээ 10 минут татаагшин гэх юм. Тэгээ ойролцоо 30 минут гэсэн. 30 минут юу хийх үү жоохон энэ хаваар алхаж үзье. За гараад ирсэн чинь нэг гоо номын сан байд юм биш. Номын сан яасан гоё юм бэ. Одоо хаалттайгаа юм байна. Орой 6-аас хаад юм байна. Ийм гоо номын сан ойр хавтнаас байж байна. За тэгвэл одоо хаашаа алхах вэ? Гоё юм идмэрч биш. За бас зүгээр байж агаад хоол идчихэж бодсон чинь өөр хоол идэх газар байдгүй юм байна. За тэнд бол KFC харагдаж байна. За тэгээд Mac байна, Taco Bell байна. Өөр идэх юм харагдахгүй байна. За хаашаа явах вэ? За Монгол хүн байна да Бакуятай юм уу эсвэл Beef-тэй сет энэ хоёр сеттэй аль нэгийг авч үзье. Энэ Beef-тэй сетнээс авч үзье. Гой халуун цанаас болохоор энэ Сенчан болохоор green tea-тэй. Энэс нь авч үзье тийм үү? Арайна бэнтэсэт нэмэ таалаглаа. Ахтай, загстай, дөгөртэй. Сайхан бэнтото тэр Японы газар орчлоо. Одоо боолгын машин дах юм маань гарцсан байгаа. Авч хуцаа авъя. Hi. Hello. Hi no. Бодол руугаа явж байна. Машиндаа суучлаа. We still need to check in or drop off your bag. Please receive flight clothing. За Брисбен явахдаа онгоцны бодлоор явжсэн. Тэгээ 2 дахь удаага ирж байгахдаа маш их баяртай байна. Одоо Мельбурн нэслээ. Олон сайхан хоолны газар байхаар яагаад ч юм Seoul Origin бүр юм мэдээ сурцсан юм. Seoul Origin-гаас өөр ихтэй өглөөний цайрс олдохгүй. Тэнцэнээс яг өглөөний цайгаар урьчт юм уу? A reminder that smoking, vaping and e-cigarettes are strictly prohibited on board. За Мельбурний онгоцны буудлаар буугаад ирсэн. Одоо хотын төв орохын тулд Sky Bus гэдэг энэ 2 давхар автобус авд юм. Одоо хотын төв рүү орох чинь энэс билет авч. Үзье City. За Мельбурн City болон Peninsula орд юм. Би өмнө Peninsula орж байсан. Энд болохоор юу байдаг? Халуун аршин байдаг. Амар гоё. Тэгээ би одоо City-гийн Southern Cross гэдэг маань одоо манайхаар болохоор Central гэсэн. Continental Express ticket нь ороод үнийн хувьд болохоор шүү дээ. One way Central ticket нь болохоор 23 эрг нэг талтай байд юм байна. Өмнө нь болохоор Мельбурнд аялжсэн тулдаа ерөөд онгоцны буудлаа төөрөхгүй хаашаа явхаа ерөөдөө мэдээд байна. Тэгээд одоо хотын төв рүүгээ болохоор 30 минут явна. Тэгээд такси барих гэсэн такси $75 байд юм ээ. Тэгээд Sky Bus нь болохоор $23 учраас хамаагүй хямдхан. Одоо 10 минутын зайтай 2 давхар улаан автобус бол ирдэг юм байна. Мельбурнд амжилттай газар дээр ирсэн. Чемоданаа аваад ингээ явж байна. Одоо дараагийнхаа зогсоол руу автобусаар биш. Тренер дахир цаашаа 4 цаг авна. За миний ах газар 1
дараа явах чинь. Тэрийн харда prayer room гэдэг залбирлын өрөөтэй passenger lounge-тэй юм байна. За би 16A хайгаад явж байна. Sydney Double Card гэдэг бол эднийх болохоор Mikey гэсэн юм карттай юм байна.